Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийн сэдэв боломж тооцоолох гэсэн сэдэв байгаа. За дараах 3 дүрсийг ажиглая. Дугуй, дөрвөлжин, дөрвөлжин. За эдгээр дүрсүүдийг хэдэн янзаар байрлуулж болох вэ? Модны схемийн аргыг ашиглан дүрсүүдийг байрлуулъя. За игнээ дүрс давхцахгүй гэсэн байна. За эхэнд нь бүгдээрээ гурвалжин дүрсийг сонгоё. Тэгвэл 2 дугаар игнэнд дугуй дөрвөлжин 2 байна тийм ээ. За 3 дугаар игнэнд дүрс давхцахгүй гэсэн учраас дөрвөлжин дугуй 2-ын байрыг солиод явуулна. За дараагийнх нь 1-р игнэнд дугуй байж болно. 2-р игнэнд гурвалжин дөрвөлжин. 3-р игнэнд гурвалжин дөрвөлжин 2-ын байрыг сольж байна тийм ээ. За 3 дахь дөрвөлжин 1-р игнэнд 2-р игнэнд дугуй гурвалжин. За 3-р игнэнд гурвалжин дугуй 2-ын байрыг солиод байна. За модны схемээр бүх дүрсээ байрлууллаа. За харъя. Гурвалжин дугуй дөрвөлжин. За дараагийнх нь гурвалжин дөрвөлжин дугуй. Дугуй гурвалжин дөрвөлжин. Дугуй дөрвөлжин гурвалжин. Дараагийнх нь дөрвөлжин дугуй гурвалжин. Дөрвөлжин гурвалжин дугуй. За тэгвэл гурвалжингаар эхэлсэн хэдэн байршил байна вэ? Гурвалжингаар эхэлсэн 2. Дугуйгаар эхэлсэн мөн ижил 2. Дөрвөлжингоор эхэлсэн 2 байна. За тэгвэл нийтдээ 6 янзаар байрлуулж болж байна. За үүнийг хэлбэр аргаар хэрхэн олох вэ гэхлээр 3 дүрсээр эхэлсэн дүрс бүр дээр 2 боломж байгаа учраас 3-ыгаа 2-оор үржүүлээд нийтдээ 6 боломж байна гэж хэлбэр аргаар олж болно. За дараагийн даалгавар. 1, 2, 3, 4 цифрыг ашиглан 3 оронтой тоо хэдийг зохиож болох вэ? За мөн ижил цифр давтагдахгүй гэсэн байна. За мөн модны схемийн аргаа ашиглая. За 3 оронтой тоо гэсэн учраас нэгж 10-т 100-ийн орноос тоо маань бүтнэ. За тэгвэл 100-ийн оронд 1 гэсэн цифрийг сонгож байрлуулъя. За тэгвэл 10-ийн оронд 2, 3, 4 байж болно. Яагаад гэвэл цифр давтагдахгүй гэсэн учраас 1 байж болохгүй. 2, 3, 4 байж болно. За одоо харин нэгжийн оронд хэд байж болох вэ харъя. За энд 3 байж болно, 4 байж болно. Цифр давтагдахгүй гэдэг дүрмээ маш сайн бодож хийх ёстой. За дараагийн нэгжийн оронд 2 байж болно, 4 байж болно. За дараагийнх дээр 2 байж болно, 3 байж болно. За одоо бүгдээрээ үүссэн тоогоо бичье. За 123, 124, 132, 134, 142, 143 гэдэг тоонууд үүссэн байна. Бүтээсэн байна. 6 боломж байна. За тэгвэл 1 гэсэн цифрээр эхэлсэн 3 оронтой тоо 6 байна. Тэгвэл мөн ижил 2, 3, 4, 4-өөр эхэлсэн 3 оронтой тоо хэд байж болох вэ? Хэлбэр аргаар яаж олох вэ хүүхдүүдээ? За энд 6-ыг 4-өөр үржүүлээд 24 боломж нийт 3 оронтой 24 боломж байна гэж олж болно. Яагаад 6-ыг 4-өөр үржүүлсэн бэ гэхлээр 1-ээр эхэлсэн 6 боломж байгаа учраас 2-оор эхэлсэн 6 боломж байгаа, 3-аар эхэлсэн 6 боломж байгаа, 4-өөр эхэлсэн 6 боломж байгаа. За тэгэхээр 6 боломжоо 4 цифрээр үржүүлэхээр нийтдээ 24 боломж гээд хэлбэр аргаар ингэж олж болох нэ. За цаашаа явъя. За дараагийн даалгавар 2 шоог зэрэг орхиход хоёулаа тэгш тоо буух боломж хэдвэ? За 2 ижил шоогоо адилхан шоо гэж ойлгох нь ижил өнгөтэй тийм ээ. За тэгвэл 2 шоо маань 6 талцтай буюу 6
талтай. 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн тоонуудаас бүтэн тийм ээ. За тэгвэл тэгш тоонуудыг багш нь улаан өнгөөр дуудсан байна. За тэгвэл бүгдээрээ эхлээд шог хаяхад 2 эхний шоо 2-оор буухад дараагийн шоо хэдээр бууж болох вэ? Боломжуудыг олъё. 2 2-тэй бууж болно. Дахиад хаяхад 2 4-тэй бууж болно. Дахиад хаяа 2 6-тай бууж болно. За 2-тэй буух бүх боломж туссан гэж үзье. За одоо тэгвэл 4-тэй эхний шог хаяхад 4 буухад дараагийн шоо мөн 4 бууж болно. 4 2-тэй бол бууцсан тийм ээ. За дараа нь 4 6-тай бууж болно. За 4-тэй буух боломж дууслаа. За дараа нь 6-г эхний шоо 6 байхад дараагийн шоо мөн 6-тай бууж болгоно. За ингээд нийтдээ 6 боломж байна гэж боллоо. За дараагийн бодлого. За 1234 OBA гэсэн машины дугаар байна. За өгсөн цифруудыг хэрэглэн өгөгдсөн үсгүүдээр эхэлсэн машины дугаар хэдэн янзаар бичиж болох вэ? За цифр болон үсэг давтагдахгүй. За өгсөн цифрүүд нь 1 2 3 4. Өгсөн үсгүүд нь OBA. За тэгвэл багш нь эхлээд 4-ийн цифр тавилаа. Яагаад 4-ийг тавьсан болоо гэхлээр энэ тоонуудаар эхэлсэн одоо дугаарыг зохиохын тулд багш нь энэ 4 тооноос аль ч тоог сонгож эхлүүлж тавьж болно. 1-ээр эхэлсэн ч тоо зохиож болно. 2-оор эхэлсэн ч байж болно. 3-аар эхэлсэн ч байж болно. 4-оор эхэлсэн ч одоо 4 оронтой дугаар зохиож болно. Гэхдээ энэ 4 тооноос дөрвөлнгээс нь аль нэгийг сонгох боломжтой учраас за 4 боломж байна гэж үзнэ. За 4 тооноос аль нэгийг сонгоод тавьчлаа гэхэд дараа нь 3 цифр үлдэн тийм ээ. 3 цифрээс багш нь дурын нэг тоог сонгох учраас 3 тооноос аль дуртайгаас тавьж болно. За дараа нь үлдсэн 2 тооноос бас аль нэгийг сонгоод тавьчих боломж бас байна. За нэг үлдсэн нэг тоог тавья. За ингээд энэ боломжуудаа хооронд нь үрчичдэг. За 4-ийг 3-аар үрчгээр 4 3 12, 12-ыг 2-оор үрчгээр 24, 24-ийг 1-ээр үржүүлэхээр нийтдээ тоонуудыг 24 янзаар тавьж болох нэ. За одоо үсгэнүүдээ бүгдээрээ хэдэн янзаар тавьж болохоо тооцоолъё. За эхлээд 3 үсэг байгаа учраас дурын нэг үсгийг сонгож тавихын тулд энэ 3 үсгний алийг ч би сонгож болно тийм ээ. Надад 3 боломж байна. За дараа нь үлдсэн 2 үсгнээс сонгож тавих учраас 2 боломж, за 1 боломж. Мөн ижил үржээд өгч энэ 3 тоогоо. За тэгэхээр нийтдээ 6 боломж байна гэсэн. 6 янзаар тавьж болно гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ үсгэн дээр 3 бол 6 боломж байна. Тоон дээр 24 боломж байна. Тэгвэл нийтдээ хэдэн янзаар тавьж болох вэ? Нийт боломжийг олохын тулд 24 янзаар тавихаа 6 янзаараа үрчиж 6 боломжоор. За тэгэхээр нийтдээ 144 машины дугаар зохиох боломжтой юм байна. 144 одоо янзаар машины дугаарыг энэ цифр болон үсгийг ашиглан бичиж болох нэ гэж боллоо. За хамгийн сүүлийн бодлого. Шатрын тэмцээнд оролцсон 8 хүүхэд бүр бусадтайгаа нэг үүрэг тоглосон бол нийт хэдэн үүрэг тоглосон бэ? За 8 хүүхэд шатрын тэмцээнд оролцсон бахан тийм ээ. Тэмцээнд оролцсон 8 хүүхдүүдийг дугаарлая. За 8 хүүхдээ нэгээс өсвөлээд 8 хүртэл дугаар өгч тийм ээ. За 2 2-ороо хос болж тоглосон гэвэл хэдэн тоглолт гарах вэ? За 1 дугаартай хүүхэд эхлээд 2 дугаартай хүүхдэд тоглоно. 3 дугаартай хүүхдэд тоглох нь, 4 дугаартай хүүхдэд тоглох нь, 5 дугаартай хүүхдэд тоглох нь, 6 дугаартай, 7 дугаартай, 8 дугаартай тоглоно. За нийтдээ 8 тоглолт гарал, 7 тоглолт гарал, 7 удаа тоглосон байна тийм ээ. За одоо 2 дугаартай хүүхэд
хэд хэдтэй тоглох вэ? За 2 дугаартай хүүхэд 1 дугаартай хүүхэдтэй тоглосон учраас дахиж тоглох шаардлагагүй, нэг л удаа тоглоно тийм ээ. За тэгвэл 2 дугаартай хүүхэд байна. 4 дугаартай, 5 дугаартай, 6 дугаартай, 7-той, 8-тай тоглоно. За одоо 2 дугаартай хүүхэд бүх хүүхэдтэй тоглолцлоо гэж үзсэн тийм ээ. За одоо 3 дугаартай хүүхэд. 3 дугаартай хүүхэд маань нэгтэй тоглосон, хоёртой тоглосон. Одоо 4-өөс эхэлж тоглоно. 3 4-тэй тоглоно, 3 5-тай тоглоно, 3 6-тай тоглоно, 7-той 8-тай. За энэ мэтчлэн бүх хүүхдийн тоглолтыг бичнэ. 5 6-тай, 5 7-тай, 8-тай, 6 7-тай тоглоно, 6 8-тай тоглоно, 7 8-тай тоглоно. За 1 дугаартай хүүхэд эхлээ тоглоход 7 тоглолт гарсан. 7 удаа тоглосон. 2 дугаартай хүүхэд тоглоход 6 удаа, 5 удаа, 4 удаа, 3 удаа, 1 удаа. За нийт хэдэн өрөг тоглосон бэ гэдгийг олохын тулд нийт хүүхдүүдийн тоглолтуудыг хооронд нь нэмжинэ. За ингээд нийтдээ 28 өрөг тоглолт буюу 28 боломжтой байна. За хичээлийн анхааран үзсэн хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.